Тэгээ юу ойлгосон бэ гэх юм бол энэ хоёр тал ерөнхийдөө энийг зогсоох хэвээр. Дональд Трамп одоо магадгүй 8 сар хүртэл битггүй мөрөөдөж болно шүү дээ хэдүүлээ тий. Украины дайн зогсоогоо. Энэтэй Пакистаны маргааныг зогсоогоо. Хятад Америкийн худалдааны дайныг ингээд цэгцэлж чадах юм бол I got the time today. I'm looking for all of the fades, want all of the smoke. All of my goals inside of the scope. I'm taking the hill and coming for more. Woke up, didn't even stretch. I'm placing my bets on myself. I be doing the most. Why you always talk? За бидний хувьд бол хамгийн чухал юм яг юу юм бэ гэх юм бол Хятад Америкийн худалдааны хилцэл бий болох ёстой. Амралтын өдөр баг байхгүй болцсон байх шиг байна тийм ээ. Америкчууд ажиллаж байна. Дональд Трамп ажиллаж байна. Оросууд ажиллаж байна. Европчууд ажиллаж байна. Хятадууд ч гэсэн ажиллаж байгаа юм байна. За дөнгөж сая юу ямар твит гарсан бэ гэх юм бол 10 минутын өмнө тэгээ Дональд Трамп энийг гаргасан. A very good meeting in China with China and Switzerland. Швейцар улсад манай хүмүүс хятадуудтай айгүй гоё уулзалт хийсэн. Олон юм яригдсан, олон юм дээр тохиролцсон. A total reset negotiated in friendly but constructive manner. Тэ ерөөдөө худалдааны тэ үндэс гэрээ хилцлүүдээ ерөөдөө 0-аас шинээр эхлүүлэх гэж байгаа. Найрсаг конструктив аргаар сонирхолтой юм тий. Хятад талаасаа чив чимээгүй байгаа. Яг гэх юм бол хятад тал жоохон энэ PR талаасаа жоохон айдаг. Одоо нэг уулчгаар айц юусэн биш ээ. Зүгээр болгоомжлдог. Америк талаасаа ийм мэдээлэл гарах нь ойлгомжтой яагаад вэ гэх юм бол тий 4 жил болгон сонгуул болдог. Трампд юу ихтэй юм бэ гэх юм бол хөөе бид нар хичээж байгаа шүү. Хятадын зах зээл тий буцаагаар нээлттэй болно. Хятадаас бараа авахын төлөө шудраг хилцэл хийхин төлөө би энд ажиллаж байгаа шүү тий бид өмнө хэлжсэн жил хагасны дотор энэ бүх юмаа бүтээхгүй бол дараагийн сонгуул дээр демократууд гараад ирэх юм бол тэгэл бүх юм жижиг болно. За тэгээд бас Трамп гой мэдээлүүд гаргаж ийн хятадуудтай ерөөдөө жижигхэн бэлэг барих тий таамагуудаа үзүүлж байгаа хандлага өөрчилж байна. Эхлээд тариф марифа 150% болгоод ерөөдөө хятадаас бараг бараа худалдаа авалтын таг зогсоосныхын дараа тий бид нар одоо булт хийх магадaltaй. Эх 7 хоногт бид нар тарифа 145%-аас 50% руу буурахлах магадaltaй шүү. Нью-Йорк Пост ийм хэвлэл мэдээлэл гаргасан. За тэгээд дүнгэж одоо Швейцарт ийм яриа болж байгаа учраас ярианы дундуур хятадууд ч гэсэн тий Америкийн хэвлэл мэдээлэл Twitter X уншиж байгаа учраас тий дэм болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ өчтөр шөнө би энийг дагсан, сонссон, харсан, уншсан. Тэг юу гарч исэн бэ гэх юм бол Хятад Америкчууд Швейцарт уулзж ин, Женевад уулзж ин. Гэхдээ Хятад тал нь 2хан цагийн дараа ууртай гараа явсан. Тэг энэ хилцэл бүр фейлдсэн. Тэг. Энэ зураг гарч исэн. Хятадууд стресстэй, ууртай, бухимдалтай хурлаасаа гараа явцсан. Тэгээ би ингэ бодсон. Зеленский хуудах шүү вэ? Хятад хуудах шүү вэ? Ямар ядаргаатай юм бэ? Хөрөнгөний зах зээл уналт нь өргөжлүүлэх баха гэж бодсон. За тэгээд 30 минутын дараа юу гараад ирсэн бэ гэх юм бол хятадууд уурла гараа яваагүй зүгээр хоолно гарсан гэж байгаа. За тэгээд нийтдээ энэ хилцэл уулзалт маань 7 цаг үргэлжилсэн гэж байгаа. Тэгээ хин энд оролцсон бэ гэх Скот Бесант тий Америк улсын сангийн яамны сайд. За хятадууд энийг бүтээхэд угаасаа сонирхол нь байгаа. Яагаад вэ гэх юм бол Хятадын экспорт 2025 онд ойролцоо 10% буурсан. 10% буурсан. Тэ. За Америк руу бараа нийлүүлэлт нь бас буурж байгаа. Walmart, Costco, Nike, цахилгаан бараа, зурагт угаалгын машин тэр чигтээ тий Apple, iPhone маш олон технологийн компани үйлдвэрлэл бараа бүтээгдэхүүн түүхийд хятадас хамаартай болохоор энэ хоёр тал одоо ерөөхдөө уулзж байгаа. Өнгөрсөн сар 11 хоног. Тэ хоёр тал жоохон гүрийсэн, жоохон цээжээ гаргасан, тэ би чамтай муудсан, би чамтай ярихгүй гэсэн. Гэхдээ одоо буцаагаад ерөөхдөө тайвширж ах шүү байна. Та анзаарсан бол өнгөрсөн 2 долооны хугацаанд ямар нэгэн хурц, тэ боронхтой үг дуграагүй. За Хятадууд бас энийг жоохон хүлээн зөвшөөрөд эхэлж байгаа. Хятадууд бас ярилцъя гэж ах шиг байна. За. Гэхдээ яагаад эхлээд тэ ийм амар харш реакц гаргасан бэ гэх юм бол та нар биднийг бүлийдэхгүй шүү. Тэ яагаад ийм хугацаа орсон бэ? Яагаад сар 10 хоног охорсон бэ гэх юм бол хятадууд сигнал явуулсан. Биднэртэй ингэж харьцахгүй шүү. Айтаахан шиг байгаарай. Yes.
Тэ. Тэгээ энэ дээр бол хятадууд яалчгүй ялсан. Тэ. Трамп эхний 1 7 хоног 2 7 хоног юу гэж бодсон бэ гэх юм бол за хятадуудыг нэг хэд удаа чанга алгах юм бол угаасаа гуйгаад өвдгөн дээрээ над дээр хүрээд ирэх юм байна. Тэгээгүй. Тэ. Тэгээ одоо юу болж байна гэх юм бол тэ ийм төвшний уулзал болж байх шиг байна. Тэгээ хин төрүүлээд хөө ярилцгийг уг гаргасан бэ гэх юм бол сонгуулийн дарамттай тэ тал нь холбоо барьсан. Трампын тал гэсэн. Яг гэх юм бол Трампын тэ ирэх жил хагасын дотор энэ бүгдийг бүтээхгүй бол фейлднэ. Би өмнө бас энийг ярьж байсан. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө олтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 00 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. За, тэгээд хэдтийн Хуа Чуньин энэ хилцлийг бүрэн бүтээх боломжтой. Бид нар энийг ялнаа. Яагаад гэх юм бол Трампын тал энийг удаан гүрийж чадахгүй гэж ярьж байна. Яагаад гэх юм бол цаанаа цахилгаан бараан дуусж гин, өргөн хэрэглээний бараан дуусж гин, Walmart, Costco хасарч явах шиг байна. За тэгээд ерөөдөө энийг ярилцахад бэлэн байгаа. За тэгээд Америкчууд мөнхийн тас гүрийх угаасаа боломжгүй гэсэн байна. За энэ хэлцээр бас юу ярьсан бэ гэх юм бол тэр газрын хоор элемент яригдсан. Айгуу чухал. Тийм ээ. Тэрийг буцаагаад нийлүүлээ гэж шаардсан гинэ. За тэгээ яагаад Америкчууд ингэж удсан бэ? Яагаад хятадууд эхлээд ингэж удсан бэ гэх юм бол эхлээд хятад талын худалдааны сайд Wang Wentao холбоо барьсан гэж байгаа. Howard Lutnick лөө. Тэ Америкийн тал руу. Тэгсэн чинь Америкчууд юу хэлсэн бэ гэх юм бол яагаад ийм жижигхэн жарааха бид нар руу холбогдож байгаа юм бэ? Тэ бид нар сайд мэтэ ярмааргүй байна. Юу ч гэсэн танаа премьер тэ уулзъя. Эсвэл шууд Ши Жинпинг, Дональд Трамп хоёулаа ярих хэрэгтэй юм биш үү? Гэхдээ хятадууд энэ дээр татгалцсан гэж байгаа. Яагаад гэх юм бол айгүй ойлгомжтой юм байна. Яагаад вэ гэх юм бол цагаан ордон дотор Зеленский тэ бүр тултлан царай алдсан шүү дээ. Америкийн дэд ерөнхийлөгч эднэр бүгдээрээ юу хийсэн бэ гэх юм бол тэ олон улсын тайзан дээр Зеленскийг өнгөө олгосон. Хамтраа дайрсан. За тийм учраас манай ши ерөнхийлөгч тийм тоглоом тоглохгүй. Манай тал танаа цагаан ордон дээр очихгүй. Яг гэх юм бол тиймэрхүү юм болох магадaltaй. Тийм бид нар угаасаа хийхгүй. Манай тэ арга юу юм бэ гэх юм бол эхлээд жарахануудаа явуулнаа. Манай жараханууд танаа жарахануудаа уулзъя. За тэгээд дараа акулууд нь уулзсан мэз. Тэгээ бүх юм жин там тогтолцоонд хүрснийхэн дараа манай хоёр ерөнхийлөгч уулзаж болно гэсэн гинэ. Нэг талтаа айгуу зөв. За тэгээ ганцхан одоо хятадууд тас гүрийг мөнхийн гүрий хийх боломж угаасаа байхгүй. Яг гэх юм бол хятадын хамгийн том худалдаа авагч юм бэ гэх юм бол Америкчууд. Тэ дэлхийн хамгийн том зах зээл ямар зах зээл юм бэ гэх юм бол Америкийн зах зээл. Тэгээд цахилгаан бараа, тоглоом, тэ гих мэд чинь өргөн хэрэглээний бараа тэр чигтээ дан Америкийн зах зээл рүү экспортлог компаниуд нь зөндөө байгаа. Тэд нар одоо ерөөхдөө бүгдээрээ хотхны ирэн дээр явж байгаа хэдэн зуун мянган ажлын байр аюулт орцсон байгаа учраас хятадууд бас энийг дуусгах хүсэл бол байгаа. За хятадууд бас нөгөө Япон талтай уулзсан, солонгосчуудаа ярьсан, Малайз, Индонез, Вьетнам, Таиландтай ярьсан. Гэхдээ Америкчуудыг орлох зах зээл олтоогүй. За тийм учраас энэ хоёр тал одоо хоорондоо уулзж байгаа. За тэгээ хамгийн ихэндээ тэ юу болох магадaltaй юм бэ гэх юм бол хятадууд эхлээд тэр liquefied natural gas шингэн байгалийн хий худалдаж авах магадaltaй юм байна. Тэ одоо Трамп ерөөхдөө энэ тарифуудаа буулгах юм бол буулт хийгээд хятадуудаа нэг жижигхэн бэлэг өгөх юм бол хятадууд газ худалдаж авахыг өргөжлүүлэх магадaltaй гэж байна. За тэгээ ингээ баг багаараа хөдөө аж ахуйны бараа бүтээгдэхүүн, soybeans гих мэд чинь худалдаж авах магадaltaй юм байна. Гахааны мах гих мэд. Тэ тэгээ баг багаараа буцаагаад худалдааны хүйтэн дайнаас буцаагаад жоохон бүлээсээд жижигхэн 8 хийгээд Трамп ингээ тарифуудаа буулгаад тэгээ энэ хугацаанд хоорондоо царай өгөөд, нүр царай өгөөд, хүндлээд бэлэг өгөөд баг зэрэг ингээ буулт ингээ хийсээр агаад тэгээ ерөөхдөө миний таамаг юу юм бэ гэх юм бол нэг 20-30% тарифтай тэ
Тиймэрхүү байдлаар дуусгах магадaltaй гэж бодож байна. Энэ нь ерөөхдөө тодорхой хэмжээнд бүтэн яагаад гэх юм бол Хятадууд яалчгүй том болцсон. Тэ хүчтэй болцсон. Америкчууд Хятадуудгүй байна гэж ерөөхдөө байхгүй. За. Хятадууд бас Америкчуудтай богино хугацаанд дунд хугацаанд Америкчуудгүй байна гэж байхгүй. Тэгээ Америкийн талд бас нэг юм бодох хэрэгтэй. Дональд Трамп угаасаа LED-нэ хүсэл нь биелсэн. Яг их бол одоо маш олон компаниуд энэ худалдааны дайн иргэн сэрэх магадaltaй юм байна. Одоо түр хугацаанд энэ тариф маргаан буурч магадгүй. Гэхдээ хизээ нэгэн цагт тийм ээ манай энэ Хятад байгаа үйлдвэрүүд тий буцаагаад хаагдах магадaltaй учраас маш олон компаниуд хаашаа нүүгээд байгаа юм бэ гэх юм бэл энэтхэл рүү нүүж ийн, Вьетнам руу нүүж ийн, Таиланд руу нүүж ийн гих мэтчлэн. За тэгээд яашаа тийшээ нүүгээд байгаа юм бэ? Трамп яагаад Таиланд руу явуулмаар байгаа юм бэ? Вьетнам руу явуулмаар байгаа юм бэ? Энэтхэл рүү явуулмаар байгаа юм бэ гэвэл тэр орнууд Хятад шиг хүчтэй биш ээ. Тэдний гарыг мушгих хамаагүй амархан. Тийм учраас тодорхой хэмжээнд тий Дональд Трамп LED-ний хүссэн юм биелсэн. Одоо буцаагаад хэвийн болгоод тодорхой хэмжээнд ингээд царцаачих юм бол ерөөхдөө бүх юм болох гээд ах шиг байна. Тийм учраас ерөөхдөө ирэх 2 юм уу сарын дотор эндээс миний таамаг юм бэ гэх юм бол тий энэ зүгээр таамаг шүү заавалчгүй юм болно гэж юусоо байхгүй тий ерөөхдөө сайн мэдээлэлүүд гарах байгаа. За хажуугаар нь Дональд Трампын баг өчтөр орой бас юу бүтээсэн бэ гэх юм бол энэтхэг Пакистаны талыг ширээн дээр суулгаад тэр хоёр ерөөхдөө хоорондоо буудалцах алдсахын түр хугацаанд зогсоосон байна. Тэгээ энэ дээр бас тий I'm very proud of the strong and unwavering powerful leadership of India and Pakistan for having the strength, wisdom and fortitude to fully know and understand that it was time to stop. За. Би ерөөхдөө тэ энэтхэг Пакистаны мундаг манлайлагчны хүндэлж байна. Хүчтэй, ухамсартай тэ шийдэн битгий. Тэгээ юу ойлгосон бэ гэх юм бол энэ хоёр тал ерөөхдөө энийг зогсоох хэвээр. За. Тэгээ Donald Trump одоо магадгүй 8 сар хүртэл тэ 7 сар хүртэл мэдгүй мөрөөдөж болно шүү дээ хэдүүлээ тэ Украины дайн зогсоогоод энэтэй Пакистаны маргааныг зогсоогоод Хятад Америкийн худалдааны дайныг ингээд цэгцэлж чадах юм бол I got the time today. I'm looking for all of the fades, want all of the smoke. All of my goals inside of the scope. I'm taking the hill and coming for more. Woke up, didn't even stretch. I'm placing my bets on myself. I be doing the most. Why you always talk? За бидний хувьд бол хамгийн чухал юм яг юу юм бэ гэх юм бол энэ Хятад Америкийн худалдааны хилцэл бий болох ёстой. Бүтэх магадлал хамгийн том. Орос Украины дайн миний зүгээс угаасаа бүтэхгүй. Европ угаасаа бутарна. Европоос угаасаа мөнгөн зүхтэн Америк руу явна. Өчтөрийн таамагууд би айлдын хуваалцсан. Тэрэн дээрээ үндэслээд бидний хөрөнгө оруулалтын стратеги баг зэргийн өөрчлөлт орж байгаа. Тийм ээ. Гэхдээ хэдүүлээ юунд бэлэн байх хэрэгтэй юм бэ гэх юм бол Хятад Америкийн хилцэл жигнээс баг зэрэг ингээд урагшаа мүлгсэн ч яадгийн ерөөдөө сайн мэдээлэлүүд гарах бах. Тэрний хэдүүлээ бэлэн байх ёстой шүү. За бүтэн сайн өдрийн оройгоо сайхан өнгөрүүлээрэ, сайхан амраарай, маргааш уулзъя. Үнэхээр амралтын өдөр гэсэн юм байхгүй юм байна. Дөнгөж сая видеогоо дуусгасан чинь дахиад нэг шинэ мэдээлэл гараад ирсэн байна. 7 цагийн уулзалт болоогүй юм байна заяа. 10 цаг уулзсан гэж юм. Тэ? Geneva хотод. Scott Bessent тэ? Сангийн сайд Хятад талтай. Өчигдөр өнөөдөр шөнө 10 цаг тасралтгүй уулзсан гэж байна. Тэгээ гой мэдээлэл нь юу юм бэ гэх юм бол өнөөдөр дахиад уулзах юм байна. Тэ? Цагийн зөрүү ойролцоо одоо нэг 7-8 цаг. Тэ одоо тэнд хэдэн цаг болж байгаа юм бэ гэхмээр 10 цаг болж байгаа. Тэгээд хоёр тал ерөөхдөө үржлүүлээд уулзахаар болж байгаа юм байна. Хагасаа бүтэн сайд тултал нь уулзах юм байна. Найдах хэрэгтэй юм уу? Тэ хэдүүлээ жоохон консерватив бай. Нэг сүртэй найдах хэрэггүй. Тэ ерөөхдөө хоёулаа энэ хоёр тал 10 цаг уулзаад ярьж гинэ гэдэг чинь маш том үр дүн гэсэн үг. Номер 1. Тэ. За тэгээд ерөөхдөө хүмүүс юу ярьж гинэ гэвэл тэгээ цаанаа ингээд өөрийнх нь нэрээ гаргахгүй нууцаар бид нар хаана уулзсан бэ гэх юм бол маш нэр хүнтэй зоч буудал дотор уулзсан. Тэгээд хамгийн одоо том үр дүн юу юм бэ гэх юм бол шууд хилцэл мэлцэл бүтэн гэж ерөөсөө байхгүй. Хүмүүс юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол энэ 145%, 100%, 85% гэх мэт шин ерөөхдөө энэ өндөр тариф энэ бүр ингээ худалдааг тасад нь тэг зогсоодог тий хувийг бууруулах анхны үр дүн байх магадaltaй тэрийг гортож байгаа. Тий
За тэгээд ер нь ягаад ийм чухал юм бэ гэх юм бол энэ хоёрын хооронд дэлхийн 8-ны хувьд 660 тэрбумын худалдаа 8-ны объем байгаа. 660 тэрбумын худалдаан дотор тийм маш их ашиг шингэсэн байгаа. Түүхийдээс ахуулаад, боловсрал үйлдвэрээс ахуулаад, үйлдвэрлэлээс ахуулаад, тээврийн компаниудаас ахуулаад, за агуулах тий агаас B100 эрчим хүч ашиглана. За тэгээд эцсийн хөрвүүлэгчтэй хүргэн бөөний худалдаа хар мянган ажлын байр энэ дээр орцсон байгаа учраас тий түрүүний Дональд Трампын хэлдэг 145-аас буулгая. Тэгээ 80% лөө болгоё, 50% лөө буулгая. Тэгээд хоёр тал ерөөдөө сайн ярилцж ах шүү байна. За тэгээд хамгийн ихний үр дүн юу юм бэ гэх юм бол энэ ширүүн боронхтой яриа ерөөдөө дууссан байх шүү байна. Тэгээ эх 7 хоногт магадгүй энэ тариф татварууд нь буурах юм бол маш сайн мэдээ тэрний хэдүүлээ бас бэлэн байцгаая. За иймэрхүү мэдээлэл байна. Одоо жинкнээсээ бүтэн сая өдөр тэгээ сайхан амарцгаарай. Бай бай.